Сайхан наадсан уу? Админ нь бас хөдөө орон нутгаар аялж агаад ирлээ. Видеогоо хийхгүй маш их удлаа. Тэгээд эренгүүтээ Грини номын хүний мөн чанарын хуулийн тухай 13 дугаар бүлгийг шууд уншин бичлэг хийлээ. За ингээд номондоо орцгоё. Та өглөө босоод шууд л уцаа шүүрэн авч TikTok эсвэл Reel ухаж явсаар нэг л мэдхэд өдрийн талаар юу ч хийлгүй өнгөрөөчихсөн байдгүй. Амьдрал нэг л уйдгартай, цаанаа л нэг хоосон юу ч хиймээргүй санагдаж байсан үе байдгүй. Ердөө хэдэн зуун жилийн өмнө хүмүүс ямар нэгэн шашин эсвэл агуу итгэл үнэмшил тулгуурлан амьдралынхаа утга учирыг олж ирээдүйдээ итгэх итгэл асар том найдварыг авдаг байлаа. Бид нэр заримдаа тийм хүмүүсийг хараад мухар сүсгтэй авцсан тэнгүүд мэдрэл муутай хүмүүс мэтэр хардаг хүмүүс олширсан. Би ч бас тийм нүдээр хүмүүсийг хардаг байснаа нуух юм. Гэвч үнэндээ шашин шүтлэг болов хүмүүст амьдрах итгэл, зориг, дотоод эрч хүчийг өгдөг байсан гэж энэ номон дээр гарчээ. Хүн гэдэг амтан хэтэрхий их эрхчлөөтэй байхаар амьдралын зорилгоо гийдэг шинж чанартай, мөн чанартай гэдгийг зохиолч маань энэ бүлэгтээ дурджээ. Өнөөдрийн бид нар алгоритм, сошиал медиагийн бэлэн таашаал тархиа цогтоож дотоод агуу зорилгоо алдсаар байна. Бид амархан таашаалд дондох тусам амьдрал улам амтгүй болдог гэж зохиолч маань онцолжээ. Дэлхийн шилдэг хөл мөнгөчин Криштиано Роналдо нэгэнтээ юу гэж хэлснийг санаарай. Би зүгээр нэг авьяастай болохоор өнөөдрийн өндөрлөгт хүрээгүй. Би өдөр бүр бусдаас илүү бэлтгэл хийдэг, мөрөөдөл том зориггүйгээр хичээл зүтгэл гэж юуж байхгүй гэж хэлжээ. Роналдо өдий 39 нас хүрчгээд байх тааж бусад залуучуудаас илүү их гүйж зааланд илүү хөлсөө туслуулсаар байдаг. Учир нь түүнд асар том тодорхой амьдралын зориг байгаа болохоор тэр юм. Чухам тэрхүү зорилгол түүнийг амьдралаас уйдах, учиргүй мэд санагдах. Өнөөдрийн бидний мэдрээд байгаа энэ тоосон орон зайг нөхөхөд тусалдаг байх нэ. Like to go to the gym every day. But you have to do it. Probably yes, because your mental strength is coming from that moments that in a hard moments, you know you should do it. So, and I do it because after that, maybe in the beginning you feel hard to start, but after when you finish the gym or cold plunge or even the training, you will feel better. I think it's the big key there. Зоригтой хүн сошиал медиагийн хямдхан анхаарал толгоогоо эргүүлдэггүй. Харин өөрийнхөө оригинал жинхэнэ биегээ бүтээдэг байх нь. Энэхүү хуулиас хуурамч зорилгод хэрхэн автахгүй байх, өөрийн жинхэнэ амьдралын даалгавраа хэрхэн олох тухай бид ярилцах болно. За 13 дугаар хууль буюу залуургүй хөхөөс зайлсхийх эрхэм зорилгын хүч. Амьдрал занал хийлэх аюул занлыг зөв бэлгээрээ мэдэрч зайлсхийдэг амтнаас өөр хүмүүс бид ухамсартайгаар шийдвэр дээрээ тулгуурлан амьдардаг. Карьер болон амьдралын уналт бүрт бид чадхаараа шийдвэр гаргадарч дотооддоо чиг баримжаагүй байдлыг үргэлж мэдэрнэ. Бид сэтгэл хөдлөл, бусдын бодол, тохиолдлын үйл явдалд хөтлөгдөн явсаар нэг л мэд ухардалд орно. Үүнээс гарах цорын ганц зам бол өөрийн амьдралын даалгавар, дуудлагыг олж зорилгоо тодорхойлох явдал гин. Зорилготой болсноор бид өөрийн даваа тал, сонирхол, мөн чанарыг гүнзгий ойлгоно. Ямар тэмцэлд оролцох, ямар дэврэгэн зүйлээс зайлсхийхээ чадварлаг шийднэ. Алдаа ба эргэлзээ бүрийг өөрийгөө хатуужуулах, зорилготой сэтэл болгон хуургаж, зогсошгүй хүч чадлыг авдаг гин. Мартин Лютер Кинг Атлантад санхүүгийн боломжтой халуун дулаан гэр бүлд өссөн. Түүний аав сүмийн пастор, зарчимч, хатуу сахлах баттай хүн байв. Тэрээр хүүдээ маш их хүлээл тавьж өөрийн залгамжлагч сүмийн пастор болохоор багаас нь бэлтгэсэн гин. Мартин хүү аавдаа хүндэтгэлтэй ханддаг байсан ч тэдний хооронд маш том ялгаа байв. Аав нь Библийг өгчлэн захидаг. Хүмүүсийг дараагийн амьдралд нь бэлтгэхэд анхаардаг уламжлалт нэгэн байсан болов Мартин Лютер Кинг Жуниор бодит байдал, нийгмийн шударга бус байдлыг өөрчлөх, хүний дэлхий дээрх амьдралыг дээрдүүлэхэд илүү анхаардаг, практик ба рационал сэтгэлгээтэй хүн байсан байна. Аавынхаа хүсэлтээр Morehouse College, Crozer семинар, Бостон их сургуульд суралцахдаа тэрээр философи, марксизм, Гандигийн онолыг шимтэн судалдаг байв. Сургуулаа докторийн зэрэгтээ төгсөхөд нь аав нь Атлантад бэлэн сүмийн ажлыг санал болгосон ч Мартин аавынхаа сүүдэрт бэлэн амар замаар явхаас татгалцсан гин. Тэрээр өөрийн үндэс суур нийгмийн зөрчил ихтэй өмнөд нутаг буюу Алабама мужийн Монтгомери руу явж Декстер сүмийн пастор болох
эрсдэлтэй шийдвэрийг гаргажээ. 1955 онд Rosa Parks автобусанд суудлаа тавьж өгөөгүй төлөө баривчлагдаж, Монтгомерид арьс өнгөөр ялгарлан гадуурхахын эсрэг автобусны бойкот буюу автобусанд бүгд суухаас татгалзсан уриалгыг эхлүүлснийг бүгд мэддэг баха. Хэдийгээр Кинг залуу шинэ пастор байсан ч түүний илтгэх авьяас боловсролыг үнэлэн шинээр байгуулагдсан Монтгомеригийн сайжруулалтын холбооны тэргүүнээр түүнийг сонгожээ. Хэдий тэр үүнээс эсэргүүцмээр санагдсан ч гэсэн өөрийнхөө дотоод дуу хоолойг сонсон тэргүүнээр ажиллахаар зөвшөөрсөн байдаг. Хөдөлгөөнд хэлхийн хэрээр цагаан арсны эрх баригчид түүнийг занал хийлж тэр байтугай гэр бүлийг нь хүртэл ална гэж сүрдүүлжээ. Нэгэн шөнө занал хийсэн дуудлага авсны дараа Мартин айдсандаа автан бүх эрх мэдлээсээ татгалзан энгийн 50 пастрын амьдралдаа буцах тухай боджээ. Тэрээр галтгоондоо кофе ууж айж чичирт суухдаа өөрийн итгэл үнэмшлийг гүнээ шинжив. Тэрээр өдөн хизээж бурхантай биечлэн харьцаж байгаагүй. Ердөө л ааваасаа шашныг өвлөн авсан даган дуурайгч гэдгээ ойлгосон байна. Харин энэ удаа тэрээр зүрхнийхин гүнээс залбирч өөрийн сул дорой байдлаа хүлээн зөвшөөрөхөд түүнд дод дуу хоолой сонсогдсон гэдэг. Мартин Лютер шодрог ёсны төлөө бас үнний төлөө бас би дэлхийн төгсгөл хүртэл чамтай хамт байх болно гэдэг дуу хоолойг хийнэ. Энэ мөчөөс эхлэн түүний айдас эргэлзээ бүрэн завхарч тэрээр амьдралынхаа жинхэнэ эрхэм зорилготой нүүр тулсан гин. Энэхүү зорилгын мэдрэмж нь түүнийг зүгээр нэг уриалга зам баригч биш, асар том стратегч болгожээ. Нэгдүгээр Бирмингем дэх стратеги 1963 он. Тэрээр өмнө нь гаргаж байсан алдаагаа дүгнэж, цагаан арснуудын харгислыг телевизээр бүх нийтэд ил харуулах замаар Вашингтонд шахалт үзүүлэх хямралын стратегийг боловсруулжээ. Учир нь цагаан арст хүмүүс ер нь дэлхийн нийтээрээ хар арстантай яаж муухай харьцдгийг төдийлөн тоодгүй, анзаардгүй өөрсдийн энгийн амьдралаар амьдрахыг илүүд үздэг байсан гин. Тэрээр энэхүү зүйлийг өөрчлөх нь хүмүүсийн ёс суртахуунд нөлөөлөх харийн ганц зам гэдгийг ойлгосон учраас 10 жилийн сурагчид буюу хүүхдүүдийг залуусыг хөдөлгөөнд оролцуулсан гин. Цагдаагийн дарга Буул Коннор гэх харгис ихэр тухайн үед эдгээр чагсаал цуглааныг довтлооны ноход усан буу ашиглан дэрлэхээр зодож зохин жагсаалыг дардаг байсныг ихэнх хүмүүс мэддэггүй байжээ. Харин сургуулийн хүүхдүүдийг энэхүү жагсаалд ашиглан тэднийг яаж зодуулж дарамтлуулж байгаа гэдгийг ТV-гээр цацуулж чадсан байна. Энэхүү стратеги нь 1964 оны иргэний эрхийн хууль баталгаажих, мөн 1965 оны сонгуулийн хуулийг өөрчлөх хөшүүрэг болсон гэдэг. Мартин Лютер Кинг энэхүү стратегиэсээ болж хэдийгээр өөрийнх нь санаа биш байсан ч гэсэн хүмүүсээс маш их шүүмжлэл тэр байтугай хар эрсдэн хүмүүсээсээ хүртэл шүүмжлэл авсан байна. Хоёрт нь тэрээр алсын хараагаад хэлж чаджээ. Зөвхөн өнгөт арсны ялгарлаар хязгаарлагдсангүй ядуурл болон Вьетнамын дайныг эсэргүүцэж эхэлвэл өөрийн талынхан болон засгийн газрын дэмжигчдийг алдна гэдгийг мэдэж байсан ч дотоод итгэл үнэмшил эрхэм зорилгоо сонсон түүнээс ухраагүй байна. 1968 онд Мемфист амь насны хутганы ирэн дээр байхад хүртэл тэрээр сүүлчийн ихтгэлдээ би уулын оргилд гарч бурхны амлсан тэрхүү газрыг харсан. Надад урт наслах нь чухал биш. Зөвхөн бурхны хүслийг биелүүлэх нь чухал гэж хэлж байв. Маргааш өдөр нь тэрээр буудуулж нас барсан ч түүний эхлүүлсэн хөдөлгөөн Америкийн түүхийг мөнхөд өөрчлөлнийг та бүгд мэдэх баха. Залуургүй зориггүй хөөгч хүн айдсандаа дийлдэж бэлэн бөгөөд амар замыг сонгох нь илбэг байдаг гин. Харин өөрийн амьдралын даалгавар, дуудлагыг олж чадсан хүн айдсыг даван туулж, стратегтайгаар тэмцэж, өөрийн гэсэн мөнхийн өвийг үлдээж чаддаг нь үүнээс харагдаж байна гэж зохиолч маань онцолжээ. Мартин Лютер Кинг бол маш олон талтай нарийн төвхтэй хүн байсан байна. Амьдралын таашаал дуртай Кинг, үнтэй хувцас, сайхан хол, бүжиг, хөгжөөнтэй зүйл дуртай байсан байна. Практик Кинг, бусдын асуудлыг боддоор шийдэх, альваг нухацтай тунгаах дуртай. Мэдрэмтгий бясалгагч Кинг. Дотоод руугаа өнгөж сүнслэг зүйлсийг хайдаг гэх мэт. Эдгээр өөр араншингууд нь түүний дотор үргэлж зөрчилдөж эргэлзээ ба айдсын өвийг үүсгэсэн гин. Ойр тойрныхноос нь түүнийг би энэ том даалгаврыг өргөхөд үнэхээр зохистой хүн мөн үү гэж өөртөө үргэлж эргэлзэж шаналдагт нь гайхдаг байсан байжээ. Аавынхаа хит тавмгайлах нөлөөлөөс хэрхэн зааглагдах вэ гэдг нь түүний амьдралын том даалгавар байлаа.
Түүний төрсөн дөө AD King аавынхаа сүдэрт насан туршдаа амьдарч өөрийн бие даасан байдлаа хизээж олоогүй тул архинд орж карьер нь хямарсаар сүрсэн гин. Харин Мартин Лютер Кинг Жуниор аавыгаас хохроор эсэргүүцээгүй. Хэдийгээр аав нь хүүхдүүдээ үнэхээр их хайрладаг байсан ч бас ташуураар зодож өсгсөн байна. Гэхдээ Мартин Лютер Кинг хизээж аавыгаа муу хүн гэж харж байсангүй. Тэрээр аавынхаа сайн талуудыг сахилах бат зарчимч байдлыг өөртөө авч өөрийнхөө дотоод зүн совин заасан үед ааваасаа өөр замаар алхаж чадсан нэгэн байв. Энэхүү загалтанд түүнийг Монтгомери руу явахад хөдөлсөн юм. Монтгомеригийн хөдөлгөөнийг толгойлох үед түүний дотоод зурчил айдас, эргэлзээ, амар тавин амьдрах хүсэл гээд дээд зэгтээ тулж түүнийг хөдөлгөөнгүй болгож байв. Яг энэ хямралын мөчид галтгоондоо сууж байхдаа түүний дотоод совин нь Бурхны дуу хоолой болон сонсогдсон энэ дуу хоолой нь түүний дотоод бүх айдас эргэлзээг үгүй хийж түүнд нэгдмэл цэгцтэй хүчийг олгосон. Энэ түүнийг нацсан эцлэх хүртэл нь чиглүүлэгч луужин болгожээ. Хэдийгээр зохиолч маань үүнийг Бурхны дуу хоолой гэж онцолж байгаа боловч яг үнэндээ энэ бол Мартин Лютер Кингийн өөрийнх нь амьдралын хүсэл буюу өөрийнх нь амьдралын зорилго байжээ. Олон хүмүүс түүнийг зөвхөн шашны ба хүнслэг манлайлагч гэж хардаг тул түүний маш хүйтэн, прагматик стратегийг хараад гайхдаг байв. Жишээ нь Бирмингемд сурагч залуусыг ашиглаж шоронг дүүргэсэн явдлыг гэх мэт. Гэвч Кингийн хувьд зөвхөн гоё цоглог илтгэл тавьж хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөх нь хийсвэр зүйл мэт санагддаг байлаа. Түүний хувьд бодит үр дүнгийн тухай бодохгүй байх нь эрдүүл эгогоо саатуулах, сайн хүн болж харагдах гэсэн гурамж зорилгын эрдөөний хэсэг байсан гин. Түүний зорилго бол эрх баригч цагаан арснуудад шахалт, мөн заримдаа өвдөлт үзүүлж телевизээр хар арснуудын бодит ширүүн байдлыг цагаан арснуудын амьдралд хүргэж тэдний ухамсар, мөн чанар цохилт өгөх явдлаар жинхэнэ өөрчлөлтийг авчрах түлхэц байсан юм. Мартин Лютер Кинг амьдралынхаа сүүлийн жилүүдэд Америк нэгдсэн улсын нийгмийн депресс, намын дан, ядуурал болон өөрийг нь буудуулж амиа алдан гэдэг зүүн совинг үнэ мэдэрч маш их уналтанд сэтгэлийн готролд ордог байсан гэнэ. Гэвч тэрээр Монтгомерид сонссон өнөөх дуу хоолой буюу жинхэнэ эрхэм зорилготойгоо холбогдох бүртээ айдсаасаа ангижирч агуу сэтгэл ханамжийг авдаг байсан гэж зохиолч маань бичжээ. Хүн дотоод олон араншин айдтайгаа тэмцэлдэгч өөрийн гүнзгий эрхэм зорилготойгоо нэгдэж чадвал айдас эргэлзээг ялант хэлж түүхэнд мөнхрөх бодит өөрчлөлтийг ч хүртэл хийж чаднаа гэсэн байна. Олон талаараа Мартин Лютер Кингэд тулгарч байсан сонголт бол бидний үүрэг, амьдрал тохиолдог нийтлэг гацаа гинэ. Бид бусдад өөрийгөө нухацтай, төлөвшсөн нэгэн мэтээр харуулахыг хичээдэгч дотроо бол өөр ааш араншин олон төрлийн багийг цойлж явдаг. Нэг мөчид прагматик, дараагийн мөчид нийгэмсэг, эсвэл утга учиргүй логикгүй болж хувирч чадна гин. Энэхүү дотоод ингэх замраагүй байдал нь бидэнд зовлон авчина. Бидэнд нэгмэл байдал болон тодорхой чиг баримжаа дутагдсанаас болж хэлбэлцсэн сэтгэл хөдлөлтөө хөтлөгдөн ямар ч хамаагүй замыг сонгоход хүрдэг байна. Залуургүй хөөх. Бид амьдралаар хэсүүжилсээр өөрт чухал гэж бодсон зорилгодоо хизээж хүрч чадахгүй, боломжоо бүрэн нээж чаддгүй гин. Түр зургийн тайтгарал, чиглэлгүй зориггүй байдлын өвдөлтийг намдаахын тулд бид элдв донтолт руу орох, шин төрлийн таашаал хөөцөлдөх, эсвэл сонирхоод удаагүй байгаа ямар нэгэн үйл хэрэгт хэдэн 7 хоногор өөрийгөө бүрэн зориулж хуурдаг гин. Энэхүү асуудлыг шийдэх торын ганц зам бол Кингийн сонголт буюу илүү өндөр түвшний зорилго, эрхэм даалгавраа олох явдал гинэ. Энэ нь эцэг эх, найз нөхөд, эсвэл үе дэнгийнхний чинь зорилго биш. Харин зөвхөн чамд чиний давтагдшгүй байдал тохирсон зүйл байх ёстой. Мартин Лютер Кингийн хэлснээр бидэнд өөрсдөө юуны төлөө бүтээгдсэнийг олж мэдэх, амьдралынхаа гол ажлыг нээх, юунд дуудагдсанаа ойлгох хариуцлага гэж бий. Үүнийгээ олсон цагт бид өөрт байгаа бүх хүч чадал, бололцоогоо дайчлан түүнийгээ биелүүлэхээр зорих ёстой. Гэж энэхүү амьдралын ажил буюу амьдралын зорилго бол бидний авьяас чадвар, сонирхол тохирсон бидний дуудлага гин. Кингийн хувьд энэ нь практик ба сүнслэг байдлыг нэгтгсэн өөрийн гэсэн замыг олох явдал байв. Зорилгоо олох нь бидэнд асар их дутагдж буй тэр чиг баримжаа болон нэгдмэл байдлыг мөн хоосон байдлыг дүүргэж өгдөг байх нь. Амьдралынхаа гол ажлыг дотроос чинь чамтай ярьж буй тэрхүү дуу хоолой гэж төсөөлөрөө гэж зохиолч маань хэлжээ. Гэхдээ үүнд анхаарал өгөхөд чи өөрийн характер тохирохгүй ажил сонгох.
Эсвэл хэрэгцээгүй зүйлд орооцолдох үед энэ хоолой таагүй сэтгэл, тавгүй байдлаар дамжуулан чамд сануулга өгдөг. Чи зөвхөн тэр дотоод зүн совингоо сонсож сурах ёстой байх нь. Чиглүүлэх. Тэр чамайг мөн чанарт чинь нийцэх зорилго ба үйл ажиллагаа руу залан чиглүүлдэг гин. Энэ хоолойг сонсож чадвал амьдрал чинь илүү тодорхой, зэгцтэй болж эхэлнэ гин шүү. Энэ бол анхаарал татах ба богино хугацааны таашаал шаарддаг. Чамайг дотроос чинь улам бүр бутаргадаг эгоны хоолой биш гин. Энэ хоолой нь чамайг хийж буй ажилдаа бүрэн уусгахад тусалдаг. Бусдын чи ингэх ёстой, тэгэх ёстой гэсэн олон дуу хоолоогоор толгой чинь дүүрсэн байдаг тул үүнийг сонсоход дотоод руугаа өнгийх хичээл зүтгэл, туршлага маш их хэрэгтэй болдог гинэ. Дотоод дуу хоолойгоо дагаж эхлэхэд амьдралд эерэг өөрчлөлтүүд гарч эхэлнэ гэсэн байна. Чи өөрийн ашиг сонирхолтой, бусад хүмүүсийн нөлөөнд автахгүй байх дотоод хүчийг олж авнаа. Томоохон зорилгодоо төвлөрч замдаа саадахгүй байхад туслана гин. Чамайг илүү стратегч, төвлөрөлтэй, уян хатан болгоно. Мөн амьдралаас авах жинхэнэ таашаал, жинхэнэ сэтгэл ханамжийг мэдэрч чаднаа гэсэн байна. Нэгэнд чи энэ хоолойг сонсож зорилгоо ойлгосон бол буцах зам гэж үгүй. Хэрв энэ замаас хазаавал чи асар их айдас өвдөлтийг мэдрэх болно гинэ. Яагаад амьдрахаа олсон хүн ямар ч төрлийн хэрхэн хийх вэ гэх бэрхшээлийг тоолж чадна гэж Фридрих Ницше хэлжээ. Хүний мөн чанарын түлхүүрүүд. Өнөө үед залуус сургуулаа төгсөөд л ширүүн өрсөлдөөнтэй нэмжин сэтгэлгүй ажлын талбар руу шууд шидэгддэг. Хэдхэн жилийн өмнө л гэхэд эцэг эхэн бүхнийг шийдэж хамгаалдаг байсан бол одоо амьдралын туршлагагүйгээр бүх шийдвэрээ бие даан гаргах шаардлагатай болжээ. Дээр үед карьерийн сонголт хязгаартай. Нэг ажлаа хэдэн 10 жилээр хийдэг. Ахмад үе болон шашны манлайлагчид чиглүүлэг өгдөг байсан. Гэтэл өнөөдөр ертөнц хэд хурдан өөрчлөгдөж хүн бүр өөрийн ашиг сонирхолд ухаангүй улаарсан тул эцэг эхийн хуучны зөвлөгөөж өнөөгийн нэгэнд хоцрогдож орхижээ. Энэхүү дарамтны залуус хоёр өөр замаар хариу үзүүлдэг гэж зохиолч маань хэлсэн байна. Нэгдүгээр зам нь хязгааргүй эрхчлөөг хөөцөлдөгч болдог гин. Эдгээр залуус дижитал дэлхийн боломжуудад маань сурч турших, олон ажил болон харилцааг солихыг илүүд үздэг гин. Заавал нэг салбар эсвэл нэг хүнд үнэнч байхыг эрхчлөөг нь хязгаарласан зүйл гэж харна. Тэдэн зугаацаж, аялж, эрхчлөөтэй байх нь хамгийн чухал сэтэл болдог бөгөөд амьдралын зорилго их мэтийн юу хийхээ сүүлд нь болёо гэж хойшлуулдаг гин. Хоёрдугаар зам нь хуурамч тогтвортой байдлыг сонгогчд. Амьдралын эмх замбраагүй байдлаас үхтлээ айн тэд сонирхолтой нийцэхгүй байсан ч ашиг орлоготой мөнгө л олж болох бодит ажил карьерийг урдан сонгож авдаг гин. Доктортой харилцаа үүсгэж магадгүй эцэг гэхээсээ хамааралтай хэвээрүүлнэ. Тэдний гол сэтэл бол ердөө л аюулгүй доктортой байдал гин. Гэвч эдгээр хоёр замд хуйланд нь асуудал байгаа гин шүү. Нэгдүгээрт нь хязгааргүй эрхчлөөг сонгогчдод олон зүйл рүү өсчиж явсаар нэг ч салбарт гүнзгий ур чадвар эзэмшиж чадахгүй. Төвлөрч сураагүй тул шин зүйл сурах чадвар нь буурч ажлаас ажлын хооронд гацдаг асуудал тулгарна гин. Зөвлөлд нь доктортой харилцаа хүссэн ч буулт хийх чадваргүй. Эрхчлөөг нь боосон мэт санагдаж эхлэх тул осын харилцаа, хүмүүсийн найз нөхдийн харилцаа хүртэл хэцүү санагддаг гин. Доктортой байдлыг сонгогчд нь болохоор 20 наснда сонгосон ажил нь 30 наснд нь утгагүй санагдаж амьдралгүй санагдаж эхэлдэг байх нь. Ердөө л амжиргааны хэрэгсэл болж тархин ажилласаа хөндөө ирж залуу нас нь өнгөрөх үед бусад боломжууд шинэ адал явдал руу тэмүүлж донд насны хямралд орох магадлал өндөр байдаг байх нэ. Ямар ч замыг сонгосон бай. Амьдралаа тодорхой зорилго ба чиг баримжаагүй байх нь гүнзгий зовлон болж илэрнэ гин. Нэгдүгээрт үргэлжийн уйтгар ба сонирхолгүй байдал. Ажилдаа сэтгэл хангалуун биш тул сарниулах зүйлсийг тасралтгүй хайна. Гэвч тасан зохицох тусам илүү хүчтэй хэрэгцээ шаарддаг. Сүүлийн үеийн entertainment, аялал, шинэ хобби, эсвэл элдв донтолт. Ганцаараа үлдсэн хоромдол дотоод хүн уйтгар нь өөрийг нь идэж байгааг мэдэрнэ. 2. Байнга мэдрэгдэх аюулгүй бүс байдал. Мөрөөдөл ба бодит байдлын зөв рүү улам холдож, бодит амжилтгүй болж ирнэ. Амжилттай яваа нэгэнд атаархаж, эго нь маш хэврэг болдог байна. Шүүмжлэл сонсож, шин зүйл сурахаас айж, санаа бодол нь гацаж, ур чадвар нь зогсон байдалд орно. Үүнийгээ бие оторлох, бусдыг сургах, эсвэл ёс суртахууны давуу байдлаар хаацаалахыг хичээнэ гин. 3. Байнгын стресс ба айдас. Амьдралын эрсдэл, хариуцлагаас үргэлж зугацаар ирсэн тул гинтийн шахалт,
Ажил дээрх эцсийн хугацаа эсвэл хариуцлагатай тулгармагц айдсаа хянаж чадгаа болдог. Асуудлаас болцсаар байсан нь байнгын талд түгшүүрийг үүсгдэг. 4. Гүн депресс ба хоосон чанар. Хүн бүр өөрийн амьдралыг ямар нэгэн утга учиртай, агуу зүйлтэй холбоотой гэж итгэхийг хүсдэг гин. Энэхүү итгэл үнэмшил байхгүй үед дотооддоо асар том хоосон чанар депрессийг мэдэрдэг байх нь. Орчин үед нийгмийн хуучин тулгуур багнууд буюу шашин, нийгмийн журмууд үгүй болсноор хүмүүс төөрөгдөлд орж донтолт болон депрессэнд автах нь ихссэн гин. Амьтад зүн бэлгээрээ амьдардаг бол бид ухамсартаа дулдууддаг. Гэвч хүний ухаан бол хязгааргүй тул чиг баримжаагүй үед сэтгэл санаа уймрахад хүрдэг байна. Үүнээс гарах цорын ганц зам бол өөрийн давтагдшгүй мөн чанар эрхэм зорилгоо олох явдал гэж тохиолч маань бичжээ. Ганц бит код хүн бүрийн ДНХ тархины бүтээгдэхүүн болон туршлага нь цорын ганц байдлаар бүтээгдсэн. Энэ бол бидний дотор харигдсан үр юм. Афин Италийн сэргэн мандалд гэх мэт хамгийн агуу соёл иргэншлүүд хүмүүсийнхээ энэхүү олон талд давтагдшгүй байдлыг дэмжсээр цэцэглэн хөгжиж чадсан гин. Бага наснд бидний төрөлхийн сонирхол, бага насны совин, тод байдаг ч өсөх тусам бусдын яра, эцэг эхийн дарамт шахалт, нийгмийн шаардлагад дарагддаг гин. Бид энэ хоолоогоо дахин сонсож сурах ёстой гинэ. Тэгвэл одоо зоригтой болсноор төрөх эерэг өөрчлөлтүүдийн тухай ярилцъя. Нэгдүгээр, сурах явцын уйдгарыг даван туулж чаддаг гин. Ур чадвар суухад дахин давталт, уйдгартай туршлага хэрэгтэй байдаг. Залуургүй хүн үүнээс цухтдаг бол зоригтой хүн ирээдүйн үр дүнгээ ухамсарлан уйдгарыг даван туулж үн төвлөрөл болон бүтээлч эрч хүчийг авч чаддаг гин. Өөртөө итгэл ба төсвөртэй байдал. Өөрийн бодит амжилттай тулгуурлан өөртөө итгэлтэй болно. Шүүмжлэлийг хүн дээр тусгаж авах ач болно. Ажил дээрээ төвлөрөн алдаанаасаа суралцах уян хатан чанартай болно гин. Стресс айдсыг залгах чадвар. Байнгын идэхгүй байдал нь хүнийг хурдан өтлөөлж сэтгэл зүг дороотуулдаг. Энэ дээр зохиолч маань тэтгэврт гарсан хүмүүсийн тухай жишээ авсан. Ихэнх тэтгэврт гарсан хүмүүс яагаад сэтгэлээр ундаг, яагаад айдас төгшөөрт ордог вэ гэвэл тэднийг залдаг байсан амьдралын зорилго байхгүй болсон учраас тэр хоосон чанарыг стресс айдас дүүргэсэн гэж тайлбарласан байна. Зорилготой хүн стрессийг бүтээлч ажилд ашиглаж жижиг зорилгоудаа төвлөрөх замаар айдсаа хянаж сурч чаддаг байх нь. 4. Утга учиртай амьдрал ба депрессийг ялан дийлэх. Өөрөөсөө илүү агуу зүйлийн төлөө зүтгэж байгаагаа мэдрэх үед өдөр тутмын жижиг асуудлаас дээгүүр харж чаддаг байх нь. Хүрсэн амжилт нь өөрөөс нь хойш үлдэх тул үхлийн айдсыг ч даван туулж чадна гин шүү. Цэргийн түүхэнд мөнгөний төлөө тулдаг цэргүүдээс илүүтэй агуу итгэх зүтгэл, үзэл бодлынхаа төлөө тулдаж буй арми нь хавьгүй илүү хүчтэй байдаг гин. Үүн дээр Наполеоны армийг жишээ болгонд орсон байна. Яг үүн шиг өндөр зорилготой байх нь чамд хүчний давхар давуу талыг олгоно гинэ. Чиний бүх шийдвэр үйлдэл асар том эрч хүчтэй болно. Замдаа саадахгүй, бэрхшээлээс хурдан босож ирэх хурдтай болно. Зорилгогүй төөрч буй бусад хүмүүсийн хажуугаар хөнхөн төрөөлж тэднийг өөртөө татах болно гинэ. Хүний мөн чанарыг судалж буй суралцагчийн хувьд танд хоёр даалгавар бий. Нэгдүгээр даалгавар нь эргэн тойрноо ажиглаарай гэсэн байна. Хуурамч зорилготой хүмүүсээс зайлсхий. Ердөө мөнгө, эрх мэдэл, алдар нар эсвэл төр зургийн таашаал хөөцөлдөж буй хүмүүсийг таньж мэдэж тэдний сөрөг энергинд автахгүй байх ёстой. Хоёрт нь зөв хүмүүстэй нөхрөл. Жинхэнэ зорилгоо хааж буй хүмүүс тусал. Тэдний өөрийн зорилгоо олсон агуу зөвлөл рүү тэмүүлж буй хүмүүсээр өөрийгөө хүрээлүүл гэжээ. Хоёрдугаар даалгавар нь өөрийн замаа баттгах. Хэрвээ та залуу хүн бол эрхчлөөтэй суралц, туршлага ба ур чадварыг цуглуулж, ихтэй үүнийгээ тодорхой хүрээ хязгаар дотор хийгэрэй гэсэн байна. Хамгийн чухал нь ур чадварыг эзэмших. Хэрвээ та ахмад настай бол шууд эрсдэлтэй өөрчлөлт хийхээс илүүтэй өмнө нь эзэмшсэн ур чадвараа өөрийн сонирхол, дотоод дуудлага руугаа алгуур чиглүүлээрэй гэсэн байна. Ямар ч ажил үн цэнтэй юм. Чи заавал дэлхийд алдартай бизнесмен болох албагүй. Гэр бүлээ сайн авч явах, гар урлал хийх, ямар нэгэн байгууллагад өөрийн гэсэн онцгой орон зайг бий болгох нь ч адилхан агуу зорилго юм аа. Чи бол орлуулшгүй, торын ганц хүн. Чиний ур чадвар, туршлагын цогц хослолыг хинч хуулбарлаж чадахгүй. Энэхүү онцгой байдлаа нээж хөгжүүлэх нь хүний авч болох хамгийн дээд эрхчлөө ба таашаал хүч чадал юм гэжээ. Нэгэнт чи өөрийн зорилгоо хэрэгжүүлэхээр шийдсэн бол жинхэнэ хүнд ажил эхлэн гин.
Үүнд тулгарх саад ба дайснуудын тухай харцгаая. Чиний онцлог ба совинд эргэлзээд хүрүүлэх бусдын сарниулагч дуу хоолой. Хөгжил дэвшил чамлалтанда уйдгартай санагдах үед дотоод шаналл, чиглүүлэх шүүмжлэл ба найдвартай зөвлөгөөний дутагдал гин. Байнгын стресс, айдас болон урт хугацааны хөдөлмөрийн дараах сэтгэлийн цуцал буюу burnout байж болно гэсэн байна. Эдгээр саадыг даван туулж, тасралтгүй урагшлахад дараах 5 стратеги тусалнаа. Стратеги 1. Амьдралынхаа дуудлагыг ол. Бага насанч нь тод илэрч байсан анхдагч совингийн дохионуудыг хайж эхлэрээ гэсэн байна. Зарим хүмүүс амархан сандаг бол олонход маань дотоод руугаа ухаж яслах шаардлага гардаг гин. Тодорхой нэг сэдв, объект эсвэл тоглоомонд онцгойлон дурлаж ухаангүй татагдж байсан тэр мөчүүдээ та нэг санаад үздэй. Мари Кюри 4 настайдаа аавынхаа ажлын өрөөнд орж шилэн хоргон доторх химийн туршилтуудын шилэн гуурс хэмжөөрүүдийг хараад ухаангүй дурлаж байснаа сансан гин. Энэхүү мэдрэмж нь насан туршид нь лабораторид орох бүрд төрдөг байжээ. Харин Антон Чехов багада хотынхон театрт анх удаа жүжиг үзээд жүжиглэлт ба жүжигийн уур амьсгал сэтгэл нь асар их хөдөлсөн гин. Стив Джобс багада электрон барааны дэлгүүрийн цонхоор төхөөрөмжүүдийн нарийн хийц дизайныг харан гайхан биширдэг нэгэн байж. Тайгер Вудс 2 настайдаа аавыгаа гараашинд гольф зохихыг хараад дагаж хийх асар том хүсэл тавцсан гин. Харин Жан Пол Сартер гэдэг хүн номын хуудас дээр хэвлэгдсэн үгс ба тэдгээрийн ард нуугдах шидэд утга учирт хүүхэд байхдаа татагддаг байжээ. Ингрид Бергман аавынхан кино камерын өмнө тоглодог байснаа дурсахдаа би жүжиглэх урлагийг сонгоогүй. Тэр намайг сонгосон гэж хэлж байсан гин. Энэ мөчүүд хизээ ба хэрхэн ирдэг вэ? Энэ нь эцэг эхийн нөлөөгүйгээр гинэт дотоод зүүн совингоос төрнө гин. Мөн ахмад насанд ч ирж болдог гин. Мартин Лютер Кинг автобусны бойкотод татагдан орсон шиг. Эсвэл мастеруудын ажиллахыг харах үед тохиож болдог байх нь. Акира Куросавагийн жишээ бол залуудаа чиглэлгүй, ямар нэгэн амьдралын зорилгогүй, уран зураг туршиж, дараа нь киноны туслах найруулагч хийж байхдаа ажлаа үзэн яддаг нэгэн байсан гин. 1936 онд найруулагч Каширо Ямамотогийн туслахаар ажиллахдаа мастрын ажлыг хараад кино урлагийн шидийг ойлгож дуудлага олсон байна. Тэрээр энэ бол уулын даваанд хүнд авиралтын дараа нүүрэн дээр салхи сэвэлцэгтэй адил мэдрэмж байсан. Би даваан дээр гараад бүх панорамыг тод харсан. Ямасаны даавар зогсож байхдаа би эцэст нь зоригтой хүрлээ гэж мэдэрсэн гэжээ. Ямар нэгэн зүйлийг хараад сэтгэл чинь өөрөө ирэхгүй догтлж байсан үеэс гадна бусад 2 дохио байдаг бахна. Тэрний нэг нь бол урсгал сүрж байгаа тийм хэцүү мэдрэмжгүйгээр юмыг маш хялбар хийчдэг, хялбар хийж чадах юм шиг санагдах үйл ажиллагаанууд ордог байх нь. Тань хизээ нэгэн цагт хүмүүсээс юм уу өөрөө би энэ зүйлийг маш хурдан хийж чадаж байна шүү дээ. Хин нэгнээс илүү хийж чадаж байна шүү дээ. Төрөлхийн авьяас маань надад байна шүү дээ гэсэн үг сонсож байсан уу? Эсвэл өөрөө тэгж бодож байсан үе байгаа юу? За тэр чинь л дотоод дуу хоолойны 2 дахь таних дохио гинэ. Ийхүү юмыг хялбар хийхдээ хүн практик давталт хийх уйдгартай үеийг амархан давчиж чаддаг. Мөн шүүмжлэлт амархан сэтгэлээр унахгүй, сурахыг үргэлжлүүлэн хүсдэг гэх мэт шин чанараа ажиглаарай гэжээ. 3 дахь таних дохио бол тархины онцлог ба оюун ухааны хэлбэр байх нь. Howard Gardner-ийн Frames of Mind номонд дурдсанаар хүмүүс тодорхой нэг оюун ухааны төрөлхийн авьяастай байдаг гин. Жишээ нь математик, логик, биеийн хөдөлгөөн, үг яриа, дүрслэл, хөгжим, эсвэл хүмүүс нийгмийн оюун ухаан, хүмүүсийг мэдрэх чадвар, тэднийг ажиглах чадвар гэх мэт аль нэг нь танд хамгийн ихээр заягдсан төрөлхийн тархины үйл ажиллагаатай чинь хамгийн ойрхон байх магадлал өндөр. Түүнийгээ танин мэд. Тэр чиглэлээр маш олон зүйлийг оролдож үзэх хэрэгтэй гэсэн байна. Жишээ нь та хэл бичгийн авьяастай гэдгээ өөрөө мэдсэн бол хэл бичгтэй холбоотой бүх төрлийн салбарыг нэг нэгээр нь оролдож үзээрэй. Тэндээс өөрийнхөө сонирхлыг олж аваарай гэсэн байна. Энэхүү дотоод дуу хоолойгоо олж авах процесс бол бусдын бодол, нийгмийн соёлын нөлөөг арилгаж өөрийгөө дахин нээх явдал гин. Хэрвээ та залуу бол өөрийн сонирхлын дагуу өөр чиглэлийг өргөн туршиж үз. Жишээ нь үгэнд дуртай бол төрөл бүрийн бичээж хийгээд үзгинэ. Ахиг настай бол хэдийн эзэмшсэн ур чадвараа өөрийн жинхэнэ дуудлага руу алгуур чиглүүлж хэд хэдэн салбарыг нэгтгэдэг. Жишээ нь Стив Джобс технологи ба дизайныг нийлүүлсэн шиг. Энэ бол гинэт тэнгэрээс бууж ирэх зүйл биш. Явандаа сурчин даа. Явандаа болчин доо.
Их мэт аяанда бүтдэг зүйл бас биш байх нэ. Тасралтгүй бясалгал, эрэл хайгуул, тэмдэглэл хөтлөх, хичээл зүтгэл шаарддаг амьдралын хамгийн чухал алхам бидний хамгийн том хариуцлага байх нь. Стратеги 2. Эсэргүүцэл ба сөрөг хөшүүргийг ашигла гин. Аливаа салбарт амжилт олохын тулд ур чадваруудыг эзэмших ёстой ч энэ процесст өөрийн хязгаарлагдмал байдлыг мэдрэх нь өвдөлттэй, уйтгартай байдаг. Олон хүмүүс шүүмжлэл ба бүтлгүүтлээс цугтдаг бол чи эсэргээрээ сөрөг туршлага, хязгаарлалт, өвдөлтийг ашиглаж ур чадвараа бөхжүүлэх ёстой гин. Нэгдүгээр тавталтын уйтгарыг хүлээн зөвшөөр. Физик дасгал хийхэд булчин өвдөж байж чангардгийн адил дадлага хийх үеийн бэрхшээл, шанал нь чиний ур чадвар ахиж байгааг нь тохио гинэ. Цаг хугацаа, дедлайныг ашигла гин. Ажилд 1 жил зарцуулнаа гэвэл 1 жил шаарддаг. Тэр 3 сар гэж шахвал төвлөрсөн эрч хүчээр чадвар чинь хурдан ахиж үр дүн чинь илүү гарна гин. Томас Эдисон шинэ нээлтээ хийж амжаагүй байж сэтгүүлчдэд ирээдүйн агуу нээлтийн тухай хэтрүүлэн ярьдаг байсан нэгэн гин. Олон нийтийн дарамт нь түүнийг хурдан ажиллахад хүргэж эцэст нь зорилгодоо заавал хүрдэг байжээ. Зэн мастер Хаккуин зурагчийн өгсөн кон онцхийг тайлж чадахгүй бохимдохдоо хэрэг би 7 хоногийн дотор үүнийг тайлж чадахгүй бол өөрийгөө хөнөх болно гэж хэлэн өөрийгөө шахаж эцэст нь бүрэн гэгээрэлд хүрсэн гэдэг. Мөн ийхүү аялан явхад тань атаархлаас үүдэлтэй шүүмжил маш ихээр ирэх болно. Түүнийг эмзэг хүлээж авахгүйгээр хөшүүрэг болго гэсэн байна. Замд чинь бусдын шүүмжлэл ихэсэн үү гэхээс хизээж багсгүй. Бүтээлч биш. Уур хилэн атаархлаас үүдэлтэй шүүмжлэгчид ажлыг чинь биш. Хувь хүнийг чинь доромжилж эргэлзээ төрүүлэхийг үргэлж хичээх болно гинэ. Үүнд хамгаалтын байр суурь авахын оронд зүрх бодлуудыг нь өөрийн зорилгоо хурцлах мотор түлш болгон ашиглаарай гэсэн байна. Стратеги 3. Зорилготой эрч хүчийг өөртөө шингээ. Хүмүүс бид бие биенийхээ аашсан эрч хүчинд маш амархан автдаг. Тиймээс зорилгогүй хуурамч зорилготой хүмүүсээс хол байж өндөр зорилготой хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлэх хэрэгтэй гэсэн байна. Үүн дээр бидний өмнө ярилцсан Коко Шанелийн жишээг тохиолч манд бас дурджээ. Тэрээр асрамжийн газарт өссөн ядуу охин 23 наснда хуц дизайнер болох дуудлага ойлгосон ч гэсэн бизнесийн туршлагагүй нэгэн байсан. 25 наснда тэрээр Английн чинэлэг туршлагатай бизнесмен Артур Бой Каплтай танилцжээ. Шанель түүний амбиц, прагматик сэтгэлгээ ба урлагийн мэдлэгийг биширч түүнээс суралцаж чадсан. Капел түүнд бизнес зааж алдартай дизайнер болж чадна гэх итгэлийг өгч хатуу мөн зарчимч шүүмжлэлүүдийг хэлдэг байсан гин. Энэ харилцаанд Шанельд насан туршийн зорилго ба чиг баримжааг олж өгч чаджээ. Шанель хожим нь нийгмийн харилцаа, маркетинг, соёлын тэрэнд мэдэрдэг бусад шилдэг хүмүүстэй ойртож өөрийн сул талуудыг нөхсөөр байсан гин. Зөвхөн харизмтай, бусдад хүлээн зөвшөөрөгдөх, магтуулах, эго өндөртэй хүмүүсийг энэхүү төрөлд битгий багтаагаарай. Биднийг битгий андуураарай гэсэн байна. Харин бодтойгоор хэрэгжүүлэгч прагматик хүмүүсийг хайж олоорой. Төрөл бүрийн салбарын өндөр зорилготой хүмүүсийн хүрээллийг бий болгоо. Зөвхөн захирал, инфлюенсер, алдартай дуучин одоодын ажлыг л хүмүүс өндөрт үнэлдэг. Гэтэл яг үнэндээ төрөл бүрийн салбарын өндөр зорилготой ажиллаа мэддэг хүмүүсийн ур чадварыг харан үнэлж тэднээс суралцах нь чухлаа гэж зохиолч маань онцолжээ. Стратеги 4. Буурах ирэмбийн жижиг зорилгоодын шатыг үүсгэх. Алсын том зорилготой байх нь тодорхой байдлыг өгдөгч. Одоогийн нөхцөл байдлаас харахад асар том дарамт төгшөөрийг эргээгээд хүнд өгдөг байхны. Үүнийг зохицуулахын тулд одоо үе рүү чиглэсэн жижиг зорилтуудыг, шатуудыг үүсгэх гэжээ. Даалгавруудыг жижиг микро зорилгууд буюу өдөр 7 хоногийн жижиг хэсгүүдэд хуваа. Энэ нь төвлөрлийг хадгалж таг өрхөөс сэргийлнэ. Жишээ нь 10 кг хасахыг хүссэн эмэгтэй байлаа гэж бодъё. Хэрвээ тэр өнөөдөр л нэгэн удаа дасгал хийгээд нэгэн өдөр зөв хооллоод 10 кг хасчдаг бол хүн болгоно л хасах байлаа. Тэр хизээж дасгал хийх зуршил сураагүй, эрүүл хоол идэх зуршил сураагүй байж нэгэн өдөр хамаг хүчин чармаалтаар хийлээ гэж бодъё. Тэгээ маргааш өглөө нь босоод 10 кг турж өгөөгүй гэж үзвэл мэдээж тураагүй л байх болно. Үүнд цаг хугацаа заавал орохыг хүлээн зөвшөөрч өнөөдөр л эрүүл хооллочихъя. Өнөөдөр л дасгалаа хийчихье гэж явсаар нэг мэтгэд 10 кг хасах зорилгодоо заавал хүрнэ. Үүнд өдөр тутмын жижиг ялалтууд зайлшгүй хэрэгтэй гэдгийг ойлгох нь чухлаа гэжээ. Хэрвээ та өдөр болгон 10 кг турхаал хүлээгээд ивэл та явандаа сэтгэлээр хүнж
бусдаа өөрийгөө харьцуулж улмаар зорилгоосоо буцах болно. Алсын зорилго таныг удирдавч өдөр тутмын жижиг зорилго ялалтууд таныг тэр газар аваачхад туслана гин. Хоёрт нь алсын хараагаа санаарай гэсэн байна. Жижиг дасгалууд донд төөрөхгүй тул үндсэн алсын хараа зорилгодоо очих үеийн сэтгэл ханамжийг үе үе төсөөлж урам зориг авч бай гэсэн байна. Гуравт нь уян хатан чанартай байгаарай гэжээ. Явцын дунд агцаа үнэлж, туршлагатаа үндэслэн зорилгоодоо өөрчилж сайжруулаа. Бидэнд хэрэгтэй зүйл бол биелээгүй мөрөөдлийн жагсаалт биш юм аа. Харин бодит жижиг алхмууд ялалтын практик үр дүн юм гэсэн байна. Одоо хамгийн сүүлийн стратеги буюу 5 дахь стратеги ярилцгаая. Ажилдаа өөрийгөө бүрэн гээ гэжээ. Урт хугацааны хичээл зүтгэл тулгуурладаг хамгийн том асуудал бол цуцалт буюу burnout, уйтгар ба төр зүрийн таашаалын сорилтууд байдаг байна. Үүнийг даван туулахын тулд тарих эгоноос ингэжирч ажилдаа бүрэн усах дээд мэдрэмжийн хором шаардлагатай байдаг гин. Сэтгэл судлаач Абрахам Маслоугийн хэлснээр энэ мэдрэмжийг авсан хүн насан туршдаа өөрчлөгддөг байх нь. Энэхүү мэдрэмжийг авах нөхцөлийг бүрдүүлэх нь 3 хэсэгтэй гин. Нэгдүгээр тодорхой цаг хугацаа ба туршлага. Процессын тэнхлэгээс цааш төслийн 50%-аас дээш эсвэл салбартаа хэдэн жил суралцсаны дараа тарих мэдээллээр дүүрсэн үед тохиолдож болно. Хоёрт нь саадгүй орчин. Цаадуулах бүх зүйлийг арилгаж ажилдаа олон цагаар шахаж суу. Стив Джобс өөрийнхөө өрөөний үдийг хааж хэдэн цагаар хамаагүй өдөржин сон гүн төвлөрөлд ордог байсан байна. Харин Альберт Эйнштейн ажилдаа хит тусаж хотын гудамжинд эсвэл завин дээр явж байхдаа орчноо бүрэн мартаж өөрийгөө гээдэг байжээ. Гуравт нь эгогоо орхих. Бусдад харагдах, бусдад магтагдах, бусдад хүлээн зөвшөөрөгдөх, бусдаар бишрүүлэх гэх мэт. Өөрийгөө ямар харагдах дээр төвлөрөх. Би энэ ажлыг хийгээд бусд хүмүүс намайг ингэж дүгнэн дээ, ингэж цаашаандаа гэж бодох бодол дээрээ төвлөрөх. Эсвэл алдар нэрийг биш. Зөвхөн ажлын гүйцэтгэл ба чанарт анхааран түүндээ бүрэн уусахыг энэхүү төвлөрөл нь шаарддаг байх нэм. Жишээ нь Ингрид Бергман жүжигчин кинон тоглохдоо босод жүжигчид шиг мөнгө алдар нэрийг бодлгүй дүрдээ бүрэн уусахыг хичээдэг нэгэн байсан гин. Зохиолч найруулагчтай гүнзгий ярилцаж дүр дээрээ ажилласны дараа олон 7 хоногор бусдад харилцаа болж дүрдээ бүрэн уусдаг байжээ. Энэ мөчөд тэрээр хүүхэд насны өвдөлт эцэг гэхээ алдсан хүчирхийлэгч нөхрөө төр зур оршин буйг мартан жинхэнэ баяр баясгалан мэдэрч тэр байтугай дүрдээ тэрхий орсноос болж зохиолын үгийг хүртэл өөрчилж хэлдэг байсныг нь найруулагч нар ч зүйлдээ тоохоо байсан гэдэг. Түүний энэ бүх хичээл чармаал дэлгэцээр дамжин үзэгчдийн сэтгэлийг гүн хөндөж чаддаг байлаа. Өөрийн амьдралын ажилд шашин шиг шүтэн бишрэх хандлагаар ханд. Энэхүү зориулт нь эцэстээ хийж буй ажилтайгаа нэгдэх дээд баяр баясгаланг танд өгөх болно. Мөн зөвхөн энэ л төвлөрөл, энэ л амьдралын чиг баримжаа нь бидний өнөөдрийн олонх маань мэдэрч байгаа тэр хоосон чанар, амьдралын утга учиргүй байдлыг нөхөж өгөх цорын ганц арга гэж тохиолч маань хэлсэн байна. Тэгэхээр бидэнд зориг хэрэгтэй байдаг 2 үндсэн шалтгааны нэг нь амьтад шиг зүүн бэлгээрээ амьдарч чаддгүй тул чиглүүлэгч луужин хэрэгтэй гин. Хоёрт нь амьдрал ба цаг хугацааны өмнө өөрсдийгөө асар жижиг бөгөөд мөнх бос гэдгийг ухамсарладаг тул өөрөөсөө илүү агуу давуу зүйлтэй холбогдохыг хүсдэг тэрхүү мөн чанар маань байх нэм. Гэвч энэхүү байгалийн чанар нь хамгийн бага хичээл зүтгэлээр хамгийн хялбар замаар агуу байдлыг мэдрэхийг эрхэмлдэг тул хуурамч зорилго руу амархан автагдаж болно гин. Жинхэнэ ба хуурамч зорилгыг ингэж танирай гэж зохиолч маань хэлжээ. Жинхэнэ зорилгын их сурвалж бол дотоод сэтгэлээс гарна. Өөрийн дуудлага гүн гүнзгий бясалгалаар бий болсон байдаг. Түүний чиглэл нь дээшээ хөтлөн ур чадвар ухаан нийгмийн хувь сэтгэлгийг дээшлүүлж таныг өөдөн татна гэжээ. Харин хуурамч зорилгын их үүсвэр бол гадаад их сурвалжаас ирнэ. Бусдыг сохроор дагах нийгмийн шаардлагаас гэх мэт. Харин энэхүү хуурамч зорилго таныг өргөлж доош нь унагадаг байна. Донтолд сэтгэлгээний дороотол, мухар сүсэг гэх мэт. Соёл иргэншлэл үүссэн цагаас хойш хүмүүсийн автсаар ирсэн 5 хамгийн гол нийтлэг хуурамч зорилгын тухай одоо ярилцгаая. Нэгт нь таашаал хөөцөлдөх. Ажлыг ердөө амжиргаа гэж харж, ажлын бус цагаар бэлгийн ажил, хоол, дэлгүүр хэсэх мөрөөдөө тоглоом, дарс, технологийн хэрэглээ зэрэг таашаалыг дээд зэгтэн хүрэхийг зорилго болгодог.
Таашаалыг дахин авах тусам мэдрэмж нь улам буурдаг гэдгийг шинжлэх ухаанаар баталсан тул илүү хүчтэй эсвэл шин зүйлийг шаардаж эцэст нь донтол руу хөтэлдэг байх нь. Гүнзгий таашаал авахын тулд өөрийгөө хязгаарлаж сурах хэрэгтэй гин. Олон номыг өнгөц дараалуулан ар араас нь уншихаас илүү ганц сайн номыг гүнзгий уншиж дуусгах нь асар их сэтгэлийн ханамж өгнө. Залуурт зоригтой хүн эд цочрол биш. Мэдрэмжийн гүн чанарыг сонгодог байх нь. Хоёрт нь жижиг хөдөлгөөнүүд ба мухар сүсэг. Их ихтгэл үнэмшил үгүй болсон үед орон зайг жижиг микро хөдөлгөөн ба бүлэгмүүд эзэлдэг байх нь. Эдгээр нь шашны бүлэгмүүд эсвэл нийгмийг эсэргүүцэгч бүлэгмүүд байж болдог гинэ. Тэдний онцлог нь тодорхой практик зорилго байдаггүй. Тэр хүмүүсийг эсвэл тэр ёс заншил байхгүй болчихвол диваажийн ирнэ гэх мэт сөрөг тодорхойлолттой байдаг. Тэд өөрсдийн бухимдал атаархал үзэн ядалтыг тийш нь гадагшлуулж өөрсдийгөө үннийг мэдгч тусгай бүлэг мэтээр дээгүр боддог байх нь. Чагсаал бөөгнөрөл донд хүмүүс биеэ даасан бодол ба хариуцлага олноороо умартаж, уриалаа зэн сохроор дагаж хүчирхийлэлд амархан автдаг. Мартин Лютер Кинг шиг агуу тэмцэлд нэгтгэх нь чухалж энэ нь дотоод гүн бодол, өөрийн давтагдчихгүй чанарыг шингээсэн үнэн ба шудраг хасны төлөөх дотоод дуудлагаас заавал холбоотой үүдэлтэй байх ёстой гин. Гуравт нь мөнгө ба алдар нэр хөөцөлдөх. Амьдралын дуудлага олохыг цаг үрсэн зүйл гэж үздэг. Хамгийн хурдан их мөнгө олох салбар руу эдгээр хүмүүс ордог байх нэ. Тэдний сул тал бол энэ замаар явсан хүмүүс ихэндээ амжилттай байж болох ч насанд хүрээд байнга уйдгарлаж чин сорилт хайх шаардлагатай болдог. Богино хугацааны ашиг гарсан тул том алдаа гаргана. Жишээ нь 2008 оны санхүүгийн хямралын үеэр олон хүмүүс дампуурсан шиг гинэ. Мөнгийг гол зорилго болгосноор өөрийн онцлогийг тодорхойлох боломжийг олохгүй тул сүүлд нь залуу илүү өлсгөлөн илүү амжилттай нэгэнд байр сууриа тавьж өгөхөөс аргагүй байдалд хүрдэг гин. Хүмүүс нойрсохыг хичээх тусам улам нойр хүрдэггүйтэй адил мөнгийг шууд улааран хөөцөлдөх нь бүтлгүүтэлд хүргэнэ. Стив Джобс шиг хамгийн шилдэг шинэлэг дизайныг бүтээхэд хамаг анхаарлаа төвлөрүүлж чадвал мөнгө амжилт өөрөө байгалийн чамаар дагаж ирдэг байна. Дөрөвт нь анхаарал ба алдар нэр. Бидний өнөө үе бол урд цагт зөвхөн хаан эзэдэд л олддог. Олоход ч бас хэцүү байсан асар их анхаарал ба нэр алдрыг өнөөдөр сошиал медиагаар хинч авч болохоор ийм эрен үед амьдарч байна. Үүний сул тал нь хүмүүс лайк, дагагчдын тооноос өөрийн үн цэнийг хамааруулж эхэлснээр анхаарал татахын тулд алиалагч мэт ашиглаж эцэст нь өөрийгөө гээж буцдаг гин. Анхаарал багасж эхлэхэд асар том айдас өвдөлтийг мэдэрнэ. Жинхэнэ өндөр зорилго ба гайхалтай ажил бүтээх үед анхаарал ба хүндэтгэл аяндаа бэлэг болон ирдэг гэдгийг зохиолчмон сануулжээ. Эцэст нь цинизм буюу бүхнийг үгүйсэх үзлийн тухай ярьжээ. Ницшегийн хэлснээр хүн ямар ч зориггүй байснаас хуурамч хоосон зоригтой байхыг илүүд үздэг. Өнөөгийн нэгэнд амьдрал бол утгагүй. Бүх зүйл харьцангуй улс төрчид бүгд авилгачлалчид, амжилттай хүмүүс ердөө завшигчид, бодит байдал бол асар муухай зүйл гэж үзэх явдал энэхүү цинизм гэдэг зүйл ихэлсэн гин. Үүний хурамч төрөх бол тэд өөрсдийгөө бүхнийг нэвт харсан гой ухаалаг мэтэр харагдуулахыг хичээдэгч бодит үнэнд үүний цаана орооцолдож үзээд бүтлгүүтгэхээс бусдад шоологдохоос айх асар том айдас болон хувийн залхуурал нуугдж байдаг гэж зохиолч маань хэлсэн байна. Харин үүнийг засах зөв хандлага бол бодит байдал зөвхөн муухай биш. Асар агуу гайхамшигтай зүйлсийг агуулдаг гэдгийг ойлгох. Бид цинизм буюу идэвхгүй хандлагад автах биш. Хүүхэд насны гайхан бишрэх тэрхүү өмнөх мэдрэмжийг насанд хүрсэн хүний оюун ухаантай нийлүүлж амьдрах нь бидний зорилго юм аа гэж хэлжээ. Эцэст нь энэхүү хуулийг Фёдор Достоевскийн үгээр дуусгацгаая. Хүний оршин байхын бүх хууль бол асар агуу хэмжээлшгүй зүйлийн өмнө сөхөрч чаддаг торшин. Хэрэг хүмүүсээс энэхүү агуу зүйлийг нь авчихвал тэд амьдарч чадахгүй мухардалд орж үхэх болно гэсэн байна.